Та хөх төрмөс сургалтын төвөөс өртөөлөн буулгасан сүнс ба сүнсний ертөнц судрын 3 дугаар бүлгийг сонсож байна. Мэлмийн хүр дээр дамнагч хар сүнсүүд. Мэлмийн хүр дээр дамнагч хар сүнсний төрөлд мэлминий хор буулгагч хэсэг сүнсүүд багтахаас гадна шулмын шулмууд бас бий. Хий мэдрэхүйтэн химэн хідэн хар сүнсүүд байдаг. Эдгээр сүнсүүд хоорондоо их ялгаатай. Мэлмийн хор буулгагч сүнсүүд ямар нэгэн зүйлийг өөртөө татан авах санаа сэтэл байхгүй ч хар муу оршихуйгаараа тогтоогоод байдаг. Гэмтэй гэхэд хэцүү, гэмгүй гэхэд ч хэцүү. Шунлын шулам химээх хар сүнсүүд үүсэл гарвалтай сүнсүүд учраас нэгээс нөгөөд дамнан өдгөө бий болоод байна. Мэлмийн хорыг буулгагч хар сүнсүүд эрэгтэй хүмүүстээс илүү эмэгтэй хүмүүнд ихээр тохиодог атлаа. Эр хүмүүнд тохиовол тунч хэцүү хар сүнс болно. Эр им хүйс гэж байгаа ч өөрөөсөө үр удмаа бий болгодог бөгөөд аль ч хүйсийн сүнсийг дөрвөлөх чадамжтай. Эр хүйстэйг суулгасан эмэгтэй хүмүүн байвал эрчүүдийн эд юмс орон зайд шунана. Им хүйст мэлмийн хар муу сүнс эр хүмүүнд суучхвал хатан шиг гангалах дуртай болдог. Сайхан эдийг харахаар яасан сайхан эдээр хийгээвэ? Энэ ямар сайхан эд зүсгэл зүгээвэ? Энэ яасан сайхан машин тэрэг унаавэ гэх мэтэр бодоод байдаг. Ямар сүнс нь эмэгтэй хүмүүнд суувал тун хэцүү ээ? Эмэгтэй хүмүүний язгуур чанар нь гангалах дуртай. Түүнийг нь улам бүр өөгшүүлэн дэврэгэнэ. Тэр чанараараа нуудаг байсан бол илээр гаргуулна. Чиний наад бэлзэгч нь мөн сайхан юмаа гэдэл эхлэн дээ. Чи энэ эдээ яаж өөрийн болгосон юм бэ гэж хэлхээс эхлээд хоруу дүлсийг бий болгоно. Зүгээр хэлж байгаа мэт боловч цаанаа тэр эдд нь хар муу эрчмээр шингээгээд байдаг. Үгийг хэлэхгүй ч асаас байс хийгээд л үзээд л байвал мэлмийн хүр дээрээ дамнан хорн бууж байдаг. Хэрвээ бэлзэгт мэлмийн хорыг буулгагч хар сүнсний ялгаруулсан хар эрчим буувал улаач хүмүүн байсан ч түүнийг өөрийн эрчмийн урсгалаараа заслаа, галаар ариуллаа гэд засагдахгүй. Хүчтэй халуун болоод хурцаар ирдэг эрчмүүдийг ашиглан засна. Мэлмийн хорыг буулгагч эрчмүүд хүмүүний биед өвчин зовоорыг үүсгэхгүй, зөвхөн хар эрчмийг тарааж, эрчмийн урсгал дундал шогшиж байдаг. Хор буусан эд нь ямар нэгэн байдлаар гарц хохирол, лайл анчигт үлийг тарж дөнгөх аваас хүчээ авдаг. Мөн тэр эд нь хүмүүний амийг хорлох, өвчлүүлэх, эсвэл тэр эд нь эвдрэх, шатах зэрэгт бах тавн ханаж байдаг. Эвдэрсэн эд зүйлийн эрчим хийгээд бэлэг дүрээрээ тэр хар сүнсэнд өөрийн эд болон очино. Авахыг хүссэн эд хорын эрчмээ буулгаж байгаа гэсэн өгөө буурлаа.
тэр нь шунлах болно. Энэ бол зөвхөн мэлмийн хорыг буулгаж байгаа. Буулгасан эд нь өөрт нь эргэн очиж буй юм. Энэ хоёр ялгаатай шүү. Зарим хүмүүс хэтэрхий гялцал эд зүүчгээд хүмүүн бүр рүү хараад явдаг шүү дээ. Тэд нар хөөрхий яаж байдаг юм бол доо буурлаа. Ямар нэгэн зүйлээрээ их бага хэмээрээ хор уршиг өөрт нь эргэж бууна. Хэрвээ тэр зүүсэн эд нь шидийн хамгаалттай юм уу? Эзэн нь тэр эдийг өөрөө хамгаалах чадвартай бол яах ч үгүй бидтэй буурлаа. Хэрвээ энэ хар сүнсний хар эрчим буухаваас ямар нэгэн байдлаар уршиг эргэж буудгийг санах хэрэгтэй. Огт хөрөхгүйгээр бүрэн төгс хамгаалагдахгүй. Бэлцгийг хамгаалагч эзэд байдаг хэдий ч эргэн эрчмэнд бууж байгаа шүү дээ. Түүнийг л их бага хэмтэн оруулан айлдаж байна. Мэлмийн хорыг буулгагч хор бол дан ганц эд дээр буудаг биш шүү. Хүмүүний дүр төрх, махан бие, хэлж буй ур чадвар, хийж буй үйл хэрэг, сэтгэж бодож байгаа үйлдэл дээр хар муу эрчмүүд бууж болно. Яасан сайхан нүдтэй юм бэ гэхэд түүн дээр мэлмийн хор бууж болдог. Цуута хүүхэн хурамгүй дуута тэнгэр хургуу гэдэг үг чинь үүнтэй холбоотой юу буурлаа? Тийм ээ. Энэ сүнсний үйлтэй холбон хэлж болно. Хэтэрхий олон хүмүүний мэлмийн хүртээр дамнаж, мэлмийн хорон эрчим олон удаа давтан хүрээд байвал тэр хүмүүн ямар нэгэн байдлаар бэртэж, эндэж болно. Эсвэл гомдлын голдролт нь алдагдаж болно. Битгий хүүхдийн нүд унаад бай гэдэг тэр үүнтэй холбоотой юу буурлаа? Холбоотой. Гэхдээ энэ үгийн цаана балчир өөрс бүхэн ийм хар муу эрчимд нэрвддэг гэсэн үг биш шүү. Үрсэн сэтгэлээс хар муу эрчим гарахгүй. Гордон хүлээж тэсэхгүй болгоод уурлуулан буруу занд хөтлөхөөс сэргийлэхийн тулд үрсэд нүд унсан эдийг нь байруулдаг юм шүү дээ. Гордохоор хөхүүл ихийн хөх яагаад зангираад байдаг юм бол буурлаа. Аргын ухаанаар бол хөхний булчирхай нь зочинж байгаа. Бэлэг ухаанаар бол эхийн ангир уургийг бүрэлдүүлэгч эрчмүүд буюу булчирхай сүүний хүч хэмнэ гордох сэтгэлийн хэрчимд дарагдсанаар ангир уургаа бүрдүүлж чадахгүй байгаа юм. Үүнийг нь яг адилхан гордох аргаар буюу дарагдсан эрчмийг нь улам бүр хүчтэй болгохоор тайлагдаад байгаа юм аа. Ийм хор мэлмийн хүртээр дамнан орвол хүмүүний оюун бодол бие ямар өөрчлөлтүүдэд гарах вэ? Хүмүүний 7 биеэс алийг нь барьдаг буурлаа. Ямар нэгэн өвчин эмгэгийг үүсгэхгүй. Оовл буюу аргын биеийг л барина. Мэлмийн хүр дээр дамнагч бас нэгэн төрлийн сүнс. Мэлмийн хүр дээр дамнахдаа хүмүүний биед чилээрхлийг үүсгэн оршдог хар сүнсүүд бий. Чилээрхүүлэхдээ жижигхэн эдийг том болгож, том эдийг жижиг болгож үздэг харааны дэмэрэл гих өвчин. Үзэгдэх орчныг хундаг чилээрхүүлэхүүд байна. Эрчмийн илүүдэл хороо ялгаруулснаар
Тэр нь нүдний дотор байгаа судлуудыг хаглан улаалгадаг сүнсүүд бий. Судсуудыг баг хэмжээгээр хаглаад байдаг юм. Хараа муудах бол юуны түрүүнд арга биеийн үйл хэрэгээс их улбаатай. Бэлэг талаасаа бэлгийн хүр дээр дамнан дээш эргэх эрчмийн илүүдэл бий болох. Эсвэл эрчим багдах үед нүдний агшсан булчингуудыг бэртээсний улмаас хараа муудах өвчин бий болно. Шунлын сэтгэлдээ шулмууд энэ яасан сайхан идвэ? Би ийм ид зүйлтэй болох юмсан. Тэр яасан сайхан хүмүүн бэ гэх мэтчлэн олон зүйлийг дахин давтан бодолдоо тунгаадаг хүмүүсийн мэлмийн хүр дээр дамнан холбогдох боломжтой. Зөвхөн мэлмийн хүрдний хүч суларсан үед суудаг гэж тунгааж болохгүй. Мэлмийн хүрд дээр хоёр холбоосоор холбогдно. Хүмүүний сэтгэлээс нэг холбоосыг өөрөөр нь гаргуулж өөрөө нэгийг нь мэлмийнээсээ гаргана. Түүнтэй холбогдсноор бий болно. Хүрд дээр суухгүй, зөвхөн тэр холбоосоор холбогдно. Тэд ганган сайхан дүртэй тогос мэт гоёмсог байдаг. Ямар хүйстэй байх вэ буурлаа? Эрс, хүйсгүй гэд хүйсийн дөрвөн төрөл бүгд бий. Их содон үрждэг. Хураан цуглуулсан эд бах таваа хэр хангахаас нь хамаарч өөртөөгөө адил сүнсүүдийг өөрөө үүсгэнэ. Им хүйст нь хідэн удаа төрнө, тэн гихгүй бах тав нь ханажил байвал үр мэдлээд л байна. Тоо хэмжээ байхгүй, үрээ шууд өөр орон зай руу туухгүй. Мэндэлсэн үрд багахан химээрч гэсэн өөрийнх нь бах тав хангагдах буюу бүрдэл нь бий болбол тэд өөрсдөө өөр орон зайд эсвэл хүмүүнд хүрэн очиж суудаг. Бах тав нь ханахгүй бол хорчисоор өвгөд биднийхэр бол эмгэн дүрд хувирч гоо дүр нь байхгүй болдог. Өөрийгөө тэтгэхийн тулд өөрийн эд зүйл сэвлэг үсээ химлэн идэж явсаар дахир дутуу өтөл нэгний дүрд хувирна. Устгах үед л тэр хүмүүнээс холдно, бусад үед дагаад байж байна. Хорчсон ч гэсэн шунлын сэтлийг төрүүлсээр л байдаг. Дотроос нь тэрч сайхан байгаа бидтэй, энэч сайхан харагдаж байгаа бидтэй гэдэл ахуулах гэж өдөж хатгана. Өөрийн болгосныг бусдад хорцонтойгоор гайхуулах үед л бах тав нь ханана. Чамд ийм эд байгаа юм уу? Чи ийм эдийг авч чадахгүй л дээ. Ийм эдтэй болж дөнгөхгүй л бидтэй. Чи авч чадахгүй шүү дээ гэх мэтэр бах таваа ханган гайхуулна. Хөөхөдөө тэднийг чинь өрөвдөж байх хэрэгтэй юм байна шүү дээ. Тийм сонир хүмүүс байдаг шүү дээ, тийм үү буурлаа? Тийм учраас зайлуул да чааваас гих өрөвдсөн үг бий. Энэ сүнсийг яаж устгаж болох вэ үрс? Үгийн эрчмээр устгах уу, эсвэл ямар нэгэн оршихуй орон зайн эрчмээр устгах уу, юу гэж бодож байна үрсүүд минь? Холбоос үүсгэн сууж байгаа юм чинь илүү гой сайхан эдийг хуурч үзүүлэх юм болов буурлаа. Хууран өрхтөн. Гэхдээ холбоосыг нь яах юм бэ та нар боддоо үрс минь. Холбоосыг нь тасдана. Холбоосыг нь тасчихлаа.
Тэгээд цааш яаж устгах вэ? Гоёмсог дүртэй идээр хуурж авчраад барьж аван тэр идтэй нь хамт устгана. Байж болох юм. Гэхдээ мэлмийн хүр дээр дамнаж байгааг тэргүүлэн тунгаах хэрэгтэй. Мэлмийг нь сохолчхол яах вэ буурлаа. Хамгийн түрүүнд өөрийнх нь мэлмийн хүрдийг зогсоох хэрэгтэй. Холбоосыг нь тастаад урхитан гаргаад ирлээ. Урхитсан идээр тогтоон барьж байх хооронд мэлмийн хүрдийг нь заавал эхэлж зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол өөр хүмүүс рүү харвана. Өөр орон зай руу зугтаж нуугдана. Ямар нэгэн дүрд хувиран алга болж мэднэ. Тэр мэлмийн хүрд нь хаана байрладаг юм бэ? Хүмүүс шиг дүртэй байвал олоход хялбар. Өөр хоёр нүднийх нь дунд бие. Ямар ч нүдгүй дүртэй гараад ирвэл яах вэ? Яаж болох вэ буурлаа. Урхитах эдийг авах гээд нүдэрээ харах үед нь олно. Жигүүртэн дүртээж далавчаараа мэлмидэж байвал яах вэ? Хөө хуйг мэд дүртэй гарч ирсэн ч тэр хിവэр тогтоодол байж байна. Тэгэхэр мэлмийн хаана байж болох вэ буурлаа. Аминд нь байгаа шүү дээ. Түхүүл юм байна. Мэлмийн хүр дээр холбогдож байгаа учраас ихэнхдээ өөрсдийн мэлмийг дотогшоо залгиж нуудаг. Хүмүүнээр зөөрлөвөл зүрхэндээ нуудаг гэсэн үг. Түмэн мэлмитэй байсан ч дотогшоо нууна. Голын төв нь хаана байна вэ хэмээн хатгавал илүү онно. Тэрийг хатгаж устгаж л байвал юу ч байж болно. Бүрэн устгасан гэдгийг яаж мэдэж болох вэ үрс бодооч үзтээ. Дахиад өөр гоёмсог гэдгийг харуулж болох юм. Болноо. Задарсан эрчим нь сайхан эдийг үзүүлнэ. Тэгээд амьтай буй атлаа хөдлөхгүй бол яах вэ? Ам амьсгалыг нь мэдэрч болох уу буурлаа. Эдийн дүрд хувирдаг учир амин тасарсан эсхийг шалгахын тулд сайхан эдээр дахин хуурна. Хуурдахгүй байвал бүр илүү гой сайхан өөр төрлийн эдээр дахин хуурч үзнэ. Тэгж шалгахад өчүүхэн төдий хөдөлбөл амин байна гэж үзнэ. Өөр устгах арга гэвэл хар нүх рүү эсвэл доод хоёр тэв рүү хар муу сүнсийг хорих өрөө рүү мөн устгахын ертөнц рүү илгээж болно. Илгээж байна гэд зүгээр илгээчихэж болохгүй. Хорих өргөө рүү явуулахдаа өргөөний цэргийг дуудаж цэрэг нь мөн эсхийг заавал шалгаад мөн байвал явуулна, биш байж болно. Шулмас учир маш их арга залтай. Ямар ч зал мих гаргаж ч мэднэ. Өөрийнх нь төрөл эсвэл үрсээс нь хэн нэгэн цэргийн дүрээр авах гэд хуран ирчиж мэднэ. Өмнөх хар сүнсүүд задрахтаа эрчим ялгаруулдаг байсан. Энэ шулмас дээр эрчим ялгардагч түүнд бүү итэг. Задраагүй ч устан задарч буй мэтэр өөрөөсөө эрчмийг ялгаруулж байдаг. Шулмас бүрэн дарагдаагүй эрчмийн дүрд, утааны дүрд, үнсний дүрд гих мэтэр хувиран өөрийгөө аварч үлдээд өөр үр дээр очиж хүчээ аваад буцан ирж чамайг хорлож мэдхээр хонцгондог юм шүү. Шулмас шулам хоёр хоорондоо өөр шүү. Шулмас хэвээвэл шулмын төрлүүдтэй болон
шулмсуудтай харьцдаг. Тэднэр ямар нэгэн үйл хэргийг хийдэгдэг үрсийг хэлж байгаа юм. Мөн шулмас хэмээх төрлийн сүнсүүд байдгийг санах хэрэгтэй. Шимнус гэж байдаг билүү буурлаа. Шулмсаас ондоо өөр нэгэн төрлийн үр тэгж хэлдэг юм байна лээ. Одоо түүнд өртсөн үрийг яах вэ үр? Аль биеэр нь дамнах вэ? Астрал биеэ нэм болов? Сэтгэл дотор нь тийм эдийг авчих юмсан гих сэтлүүдийг төрүүлэн үлдээсэн байгаа. Бодлууд нь давтан төрдөг болчихсон байгаа. Ухаан бие ухамсар биеийг дамнах юм болов буурлаа. Засаг ухаан, огоо уул, сэхээрэл, ухамсар гэсэн 5 биеүүдээр дамнана. Энэ олон биеүүдийг дамнан холбогдож өөрийн бах тав оршин тогтох орон зайгаа бүрдүүлэн оршино. Зарим өрс болон өвгөд арга бэлгийн шулмсууд хоёул нэгтгэхэр ийм айхтар байгаа юм гэж яриад байдаг. Энд нэгэн үрийн талаар айлт. Хэдхэн жилийн өмнө нэг айлын эхнэр нөхөр хоёр найзынхаа гэр бүлтэй дөрвөл уулзгаар болжээ. Тэр эхнэр нь өмнө нь хэдэн удаа тиймч идтэй болох юмсан, ийм ч юмтай болох юмсан гэх бодол төрж байжээ. Тэгээд өнөөх эхнэрийн найз хүүхэн нь ангийн арьсан хөөх хуягтаа иржээ. Чи наад идээ яаж авуу гэхэд нөхөр маань авч өгсөн юм гэв. Ингээд өөрсдийн гэрт хүрэхэд өнөөх эхнэр нөхөртөө уурлаж, уцаарлаж, бусад нөхрүүд эхнэртээ ийм зүйл авч өгдөг юм байна. Чи яагаад чаддаггүй юм бэ гэд би чамаас холдлоо саллаа. Чи надад тийм эдийг авч өгөхгүй бол би амиа хорлолоо гэж орилон чарлжээ. Тэгтэл нөгөө үрийн нуруу маш хүчтэй татаж хоош гэдийн нумарсан байна. Тэгж татан нумруулах үйлдэлийг энэ шунлын шулмсууд дүүргэсэн байгаа юм. Түүнийг нэмж нар тайсан боловч эрүүл ухаантай өндийгөөгүй шүү. Ингэж шунлын шулам хүснээ ороож байж л бах таваа хангадаг юм. Саяхан нэг эмэгтэй иймэрхүү асуудлаас болж амиа хорлох гэсэн явдал гарсан. Булган шуубыг нөхөр нь авч өгөөгүйгээс болоод амиа хорлох гэж оролцсон байна. Шунлын шулам яагаад хамартай холбоотой байдаг юм бэ буурлаа. Өөрийнхөө шунлыг дүүргүүлэхийн тулд худал хилүүлж байгаа гэсэн санаа явж буй юм. Сайн муугаа ялгалгүй шунснаас бас хилж буй хэрэг. Өөртөө дэмтгүй аль алинд шунахыг сайн мууд шунана гэж буй юм аа. Дэмгүйд шунах гэдэг нь сайхан дүртэй атлаа ямар нэгэн занга, барай, хүлээ болон эд зүйлд шунаж байгаад хохирох гэсэн утгатай. Үрс бурууд шунаж болохгүй. Шид хүчинд шунаж болохгүй. Эрдэмтэлд шунаарай үрс минь. Оройн хөхөр дээр дамнагч хар сүнсүүд. Оройн хөхөр дээр дамнагч хар сүнсүүд дотор хамгийн ихээр зонхилдог нь тээрэнгүүд. Тийм учраас хүмүүний махан биед буугаад байгаа биттэй. Үрс минь. Тээрэн болоод тээрэнгийн төрлийн хар сүнсүүд бий.
ямар нэгэн орон зайдыг хариуцсан оршдог хар сүнсүүд бас энэ төрөлд багтана. Ямар нэгэн хортой цэцгийнх юм уу хар эрчмийг ургуулan тарьдаг үйлдэл хар сүнсүүд уушийн болон шөнийн цэнгэний газруудад оршдог хар сүнсүүд оройн хүр дээр дамнах гээд байдаг. Тэрэн наалгасан, буулгасан үрс олон байдаг юм шигээ буурлаа. Өмнө нь сархтын дэв, дон, бузар гэж айлдсан бий. Түүнээс бузрын төрлийн сүнсүүдийн зарим нь оройн хүрдэд холбогдох гээд байдаг юм шүү. Архины, хормой, эдийн гээд янз бүрийн бузар бий. Бузар бол яр шарахаар гардаг гэсэн үннөө буурлаа. Тэр бол үнэн. Гэхдээ бүх бузар тийм биш. Зарим нь ил гардаггүй. Цуута хүүхэн хуримгүй гэдэг үг байдаг. Тийм хүмүүсийг яаж хамгаалдаггүй? Хамгаалах арга байх уу буурлаа. Эртгэн шиг л хүмүүнтэй суулгах байх. Тийм учраас бага наснаас нь эхлэн тосоор нь гоожтол, торгоор нь гоёдгүй байсан юм. Хөх Монголын яс цуснд бол гой сайханд тэгж ихээр дурлан шунах нь ховор багхан байсан юм шүү. Энэ төрлийн сүнсүүд оройн хүр дээр дамнадаг ихэнх хар сүнсүүдийн нэгэн ижил тал нь хүмүүний бие дотор орж дөнгөөд буй юм. Биед орлоггүйгээр хүрдний харалтаа хүрд дээр сууна гэсэн ойлголт байхгүй. Эдгээрийн дотор ноёлогч нь тэрэн сүнсүүд. Тэрэнтэй ойр дүртэй сүнсүүд бас бий. Тэрэн химээх төрлийн сүнсүүд төрөлд болтлоо аривдан бий болсон. Ямар нэгэн дүр хувирал буюу өөрсдийн бэлэг дүрийн хувирах чадвар гаргуу, хорлох, сорох, дүрээ хувиргах гэсэн 3 үеэлд гарамгай. Игч бай, багч бай, тэрэн дүртэй сүнсүүд хорвоо дээр үүсчихсэн байдаг бөгөөд түүнээсээ улбаалан эр им хүйсгүй гэсэн 3 төрөлтөө байна. Хүйсгүй төрлийнхний хүч нь сул, бөөн бөөнөөрөө тэр бүр үрждэггүй. Эр им тэрэнгүүд хүчээ хураан авсан цагтаа хоорондоо нийлэх аваас дараагийн хар муу сүнсээ хоорондоо хилцэн нөхцөж бий болдог. Би ийм эрчим ур чадваруудыг гаргая. Чи ийм зан чанар үйл тоосонцруудыг бий болгох гэх мэтээр хэлэлцэн. Тийм учраас жил ирэх тусам өөр сонин хачин төрлийн хүчтэй тэрэнгүүд бий болдгийг санах хэрэгтэй. Оройн хүрдийн идэвхжил сул үед оюун бодлыг уймруулан самууруулж оройн хүр дээр дамнан биед ороод доторх бүх сүнсийг хөөж гаргадаг. Мөн махан биедээ хүмүүний үндсэн сүнсүүд нь хүчтэй оршин тогтохгүй бол тэр орон зайг нь булаан эзэгнэж суудаг. Оройн хүрдний идэвхжлийг сул болгох, оройн хүрдийг идэвхтэй эргүүлэх үед эсвэл ямар нэгэн холбоосоор хүмүүний биед ордог гэсэн 3 аргатай. Энэ төрлийн тэрэнгүүд ямар ч орон зайд оршин амьдрах чадвартай хэдий ч хүчтэй сайн зөв эрчимтэй орон зайд тогтдоггүй. Тийм орон зайд ямар ч тэрэн орж дөнгөдөггүй. Харин аль ч хэмжээстэд энэ тэрэн байж чадна. Аргын хийгээд бэлгийн ямар ч орон зайд энэ тэрэнгүүд хүрэн очих чадaltaй. Хүмүүний үг
үйлдэл, авир зан, дүр төрх, ямар нэгэн сэжиг төрхүйц идүүдээс ч хооллон оршиж тогтож байна. Тэрнгийн төрлийн сүнсүүд дотор ам бүхтэй олон голтой байдагч зарим нь ганцхан голтой байдаг. Хувьсан өөрчлөгдөх нөхцлүүдийн бүрэлдлүүдээс голын тоо нь хамаарна. Үүсгэн бүрдүүлэгч хоёр сүнс хүчтэй байх тусмаа олон голтой байна. Тийрэнд тогтсон дүр байхгүй. Хүмүүний дүрд хувирна, эсвэл жирийн эрдмийн дүрд эд, оршуун дүрд ч хувирна. Үүс ургамал, чулуу хадны дунд нуугдаж яг адил дүртэй болно. Эдгээрээс ялгаран таних тулд түүнийг сайн ажин үзэх аваас өөрөөс нь хар бараан өнгийн эрчмүүд ямагт урсаж байдаг. Домбны дүрээс доошоо хар өнгийн эрчим урсна. Түүгээр нь энэ бол тэрэн юм байна гэж танина. Тэрэнгүүд шилжигтэй гаргуу. Нэг орон зайнаас нөгөө рүү маш хурдан, нүд ирэмхээс ч хурдан харван шилждэг. Энэ л тэрэн хүмүүний бие дотор 3 аргаар орж буй юм. Үүнд ямар нэгэн холбоосоор гэдэг нь улаач нар, бэлэг ертөнцийг сонирхогч нар, далд ертөнцтэй харилцагч үрсийн махан биед бууж ирээд байна. Энэ нь онгод бууж ирээд гарахтай адилхан бус байдаг юм шүү. Аяглан жүжиглэж буй мэт дүрийг үзүүлж орж гардаг. Өөрийн удмын өвгөд бол зүрх сэтгэлдээ их ойрхон, уяасан, хайр инэрлийг мэдрүүлсэн байдалтай бууж ирдэг шүү дээ. Тийм ээ. Тэрэнгүүдэд ямар ч тохиолдолд тийм зүйл байхгүй бицтэй буурлаа. Мэдрэхгүй. Мэдрэмж нь хөгжөөгүй үрсэд ямар ч эрдэм мэдрэгдэхгүй бууж ирдэг. Сайн, муухай гэсэн мэдрэмжүүдээс аль нь ч төрөх гэсэн үг. Биеинд нь ороод гарахын тулд тэр хүмүүний ааш ариншин гинт өөрчлөгдөн, өөртөө байхгүй зан гаргана, сайн ажиглаж, харцан сонин өөрчлөгдөн, үрсийн хилдгээр гурвалжин мэт болно. Тэнүүчилж гэхээсээ гүйсэн, гөлөрсөн харцтай болно. Оройн хүрдний итэвчл сул үед тэрэн сайн эрчмийг багахан хэмээр цуглуулж байдаг бөгөөд түүнийгээ эхлээд оройн хүрд рүү оруулаад араас нь өөрийнхөө эрчмийг оруулах, уг үйлдэлээр дамнах бие рүү нь орчихдог. Сайн эрчмийг оруулахдаа зогшингосон байдалд буюу хүрд тоосонцрын хэмээр эргэлдэж байхад өөрийн сайн эрчмээ оруулж тоосонцрын хэмийн хурдыг ямхын дайтай хурдаар эргэлдүүлээд түүгээрээ хүрдний эрчмийг нь аривдуулаад өөрөө орно. Дотор нь орсноороо үр удамд дамнах боломжтой. Дотор нь ормогцоо орон зайгаа улам бүр бэхжүүлэхийн тулд орсон биеийг бус ойр тойронд нь байгаа хүмүүсийн махан биеийг мэрж эхэлдэг. Хамтдаа байгаа, хамт ажилдаг, гэр бүлд байгаа үрсийн сайн эрчим нь сорон эрчимгүй болгоно. Эрчимгүй болсон зарим нь ямар нэгэн аргаар нөхөж болгоч түүнийг нь мөн сороод л байна. Бүхий л үрс нь эрчимгүй болоод эхэлмэгц хар муу эрчим үүсгэн бий болох бүрдлийг тавина. Уур уцаар, догшин авир, өвчин зовлон, гай дотхор түүтгэрийг бий болгодог. Иргэн тойрныхоо сайн хүмүүдийг нь шимээд дараа нь
муу эрчмүүдийг өөрөөсөө гарган баг багаар наагаад тэдгээр үрс нь муу эрчмийг нь улам бүр аривдуулан хүчжүүлснээр нөгөө үрс хар муу хүмүүсийн хэлхээ дор орших боломжтой болж байгаа юм. Хар муу эрчмүүдээ багахан наасны дараа нөгөө үрс хамт оршоод байваас тэднийг улам бүр гайтай муу эрчим хэмтэй үйлс бүгдд татна. Тэрнгийн дараагийн үйл буюу лайл анчиг гай барцдыг үүсгэнэ. Тэрэнд өрцөн үр бол саад дотгор байхгүй гим зэмгүй явсаар байдаг. Өөрөө улам бүр хүчтэй болсон мэт байна. Заримдаа оюун ухаан самууран дэмэрэх байдал газар авна. Түүний сацуу, нойр, хоол, ундан өөрчлөгдөж эхэлнэ. Нойр нь багасна, эсвэл бүр ихснэ. Тэр нь наалгасан хүмүүс чинь түүнийгээ өвгдөө гэж бодон их өмөөрхийг нь яана. Бүх үйлдэл нь тэрэн байхад дотроос нь тэрэн биш гэсэн бодол төрүүлээд л дайрна. Биеийн өвдлөө гэхэд өөрийг нь эдгэж байгаа гэж жүжиглэнэ. Нөгөөдөл нь мэдэхгүй манай өвөө намайг ангаачихсан гэсэн ангаасан гэдэл яриад л байдаг. Биед орсон тэрэн тэр хооронд улам бүр хүчээ авдаг. Өөрөө тэр дотор удаан тогтохын тулд тунч арвинтай мэхээ гаргаж ирнэ. Буцаж байсныг нь хүчрхэг байсныг нь бүр илүү хүчтэй болгоод 1-2 жилийн дотор тэр хүмүүс сайхан хүчтэй байна. 2 жил өнгөрөөд эхэлмэгц эзлүүлсэн хүмүүнд тэрэнгийн үзүүлэх эрчим хортой болж эхэлнэ. Өнөөх хүмүүнээ өөрөөр нь шогшуулж эхэлнэ. Биеийг нь өрөвдүүлэх, ажил албыг нь зогсоогоод өөрийнх нь дүр хүслийг багасгаад ой гутам самууд үйл хэрэгүүдэд өртүүлэн автуулж түүнээсээ цаашлан өнөөх хүмүүний махан биеэр наалдаж эхэлнэ. Арх дарсанд оруулан махан биеийг нь хорт үйлдэл, хорон муу атгах сэтгэлд автуулна. Түүнийхээ дараа өнөөх үрийн биеийг хүн дээр өвчлүүлж амийг нь авч одох аюултай. Тэгэхдээ махан биеийг нь өөрөөр нь хорлуулах эсвэл өрөөл нэгнээр сээчүүлэх, хороолгох үйл хэргийг дүүргэнэ. Тэрэнгүүд хүмүүний амийг ч авч дөнгөн дүрээж хувиргана. 2 үрийн хооронд нэг дэрэн шогшож байж болно. Шунлыг төрүүлж болно, эдээ ундаанд хүчтэй автуулж болно. Гих зэргээр бүхий л төрлийн хар муу сүнсээс гарч болох хар үйлдэлүүдийг гаргаж чаддгаараа оройн хүрдийг эзэгнэн орж ирээд байгаа юм. Тийм ч учраас тэрэн үрс та нар бүрэн устгаж дөнгөхгүй. Ямар ч төрөл хэмжээстийн хүчтэй тэрэнгүүд оршин тогтож байж болно. Хамгийн багадаа 3-4 улааж өгдөө зэрэг буулган үйл дүүргэж байж дарах боломжтой. Түүнээс бус хэн нэгэн үр дангаараа арга биеэрээ гаргаж чадахгүй. Хамгийн багадаа 9 болоод 10 дахь хэмжээстийн эрдэм мэдлэг чадaltaй хүн орь ганцаар гаргах чадвартай байдаг.